кино үзэн суугатаа тавтай морил. Өнөөдөр би Will Smith-ийн тоглосон 1996 онд гарсан тусгаар тогтнолын өдөр гээд гайхалтай, хар гэрэгтэй гоё кино оруулах болно. Нэг ч та баг бахтыг гүмэх үздэг байж үлээ. За ингээд туглан сууж таалан болгоно уу. Кино эзэн суугатаа тавтай морил. 1996 оны 7 сарын 2-нд анхны хүн сарн дээр алхаснаас хойш 20 жилч болоогүй байхад Нью-Мексикогийн гараг гадуур оюун ухааны судалгааны хүрээлэнд нэгэн ер бусын улаан дохиог хүлээн авлаа. Хүрээлэнгийн захирал хамт олондоо сансрын командлалтай яаралтай холбогдохыг тушаав. Агаарын орон зайг нэгэнгүй шалгахад ямар нэгэн гадаад тагнуулын нисэх онгоцны уул мөргүү болохыг баталсны дараа Джеймс өөр ертөнцөөс ирсэн радио дохио хүлээн авах боломжит туйлын ихээр догдсон боловч Константин энэхүү дохио сарн дээрээс шууд ирж байгааг хамгийн түрүүнд ойлгов. Энэхүү цочирдон үйл явдлын талаарх мэдээллийг авсан хошууч Донуйц батлан хамгаалахын нарийн бичгийн даргатай холбогдож тэр даруй ерөнхийлөгч Томас Уитмар руу яаралтай залгав. Ерөнхийлөгч нууц үйлчлэгээ болон сансрын командлын удирдлагуудтай шуурхаа уулзахдаа их дэлхий рүү чиглэж буй тэрхүү биед хідэн 10 хэсэг болон хуваагдсанаас болж урд нь удааширч байгааг олж мэдэв. Хэмжээгээрээ харьцангуй жижиг боловч эдгээр хэлтэрхиynүүд нь тус бүрдээ 20 км-с илүү өргөнтэй бөгөөд дэлхийн агаар мандалд ердөө 25 минутын дотор нэвтрэн орох төхөөд байв. Хагас цагийн дараа мэдээний сугууд өөр улс орнуудад урд өмнө байгаагүй хэд хэдэн ер бусын үзэгдлүүд зэрэг тохиолдож орон нутгийн иргэдийн дунд үлэмж их сандрал үүсгэж байгааг шуурхаа мэдээлж эхлэв. Хүн бүр эдгээр үйл явдлыг солирын борооноос үүдэлтэй гэж гиннээр бодож байсан ч Америкийн засгийн газар үүнээс хамаагүй илүү аюултай зүйл нүрснийг сэжиглэж байлаа. Үзэгдлийн шалтгааныг наривчлан олж мэдхийн тулд хошууч Донуйц нисэх багийг илүү наривчлан судлахаар илгээсэн боловч үл мэдэгдэх биетэд ойртох агшинд онгоц бүрэн сүрч бүх багийн гишүүд харамсалтайгаар амиа алдав. Гадаад гарагийн довтлогон болох гэж байгаа тухай мэдээг сонсоод Рассел шараа иргэний газарт очиж бууж амрахаар шийдсэн бөгөөд тэнд хамт олонныхан түүнийг хар гаригийнханд хулгайлуулсан гэх өдрийг дурсан шоолж буй сонсов. Тэр мөчид тэрээр амьдралынхаа хамгийн хүнд гэмтэмжит хэсгэнд дахин гарч ирэхийг нүдээр харж тэндээс явхаар шийджээ. Харин хаалганы өмнө очиход тэрээр болон баарын бүх үйлчлүүлэгчид хот руу ойртож буй асар том галт үйлнээс үүдэлтэй хүчтэй чичирхийллийг биеэрээ мэдрэв. Хотын тэнгэрийг бүрхсэн тэрхүү үзэгдлийг ажиглаж байхдаа Нью-Йоркийн оршин суугчид хар гаригийн авраг хөлөг үйлнээс гарч ирэхийг анзаарч сандран хорогдох газар руу гүйлдэв. Хэдэн минутын дараа нэгэн хөлөг цагаан ордонд ирж зогссон бөгөөд ерөнхийлөгч Америкийн иргэдийг тайвшруулах чухал мэдээлэл хийхэд бэлдэж эхлэв. Өглөө нь копи хийхээр босохдоо Стив цонхоор хартал ямар нэгэн ер бусын хөдөлгөөн болж буйг ажиглаж өршүүд нь нүүж байна гэж дүгнэв. Харин сонин авахаар гадаа гарахад ямар нэг зүйл маш буруу тийшээ эргэснийг ойлгов. Нөхрийнхөө хоцрогдолд санаа зовсон Жасмин гадагш гарч юу болсныг хартал сансрын авраг хөлөгтэй шууд таарчээ. Мэдээний сугуудын мэдээснээр олон тооны хар гаригийн хөлгүүд дэлхийд даяар тархан тэнгэрийг бүрхэж эхэлсэн бөгөөд Дэвид тэдгээр нь ямар нэгэн аимшигт мас үйл явдал явуулахаар хоорондоо синхрончлогдож байна гэж үзв. Ерөнхийлөгчийн илтгэлийг үзэж байхдаа Дэвид X эхнэр рүүгээ яаралтай залгаж түүнийг даруй цагаан ордноос гарахыг зөвлөв. Учир нь түүний хэлснээр хар гаригийнхан довтлохын тулд нууц дохиогоор харилцаж байлаа. Гэвч үүнийг сонсоод Томасын нарийн бичгийн дарга Кони түүний X эхнэр нь солиорчээ гэж үл тоомсорлон хэлээд утсаа тасалж ажилдаа буцав. Марти мөн хотоос яаралтай гарахыг зөвлөсний дараа Дэвид дугуйндаа суугаад эцгийнхээ гэр рүү явж цагаан ордон хүрэх замд хамт явахыг хүсжээ. Дуудлага авсны дараа Ахмад Стив Түү байранд дуудагдан Америкийн армид хар гаригийн аюулыг даван туулахад туслах хариуцлагатай үүрэг хүлээв. Эхнэр хүүгээ ганцаараа нь үлдээхээс санаа зовсон Стив тэднийг ил тор цэргийн баазад аваачаар шийдсэн бөгөөд тэнд тэд аюулгүй байх болно гэж найджээ. Вашингтонд ирэхэд жолоос хотоос гарахыг оролдсон маш олон машин замын дүүжлийг харж Дэвидийг буцахыг ятгахыг оролдсон ч тэрээр Коныг үлдээхээс эрс татгалзав. X нөхөр нь гадаа ирснийг мэдээд Кони харуулуудад түүнийг оруулахыг хүсч Дэвидийг ерөнхийлөгчийн өрөөнд дагуулсан аваачив. Мэгд 8 жил ажиллаад одоо төв операторт хөдөлмөрлөж буй Дэвид хар гаригийн хөлөг ирснээс хойш хиймэл дагуулуудад гарч буй хөндлөнгийн саадлын шалтгааныг олж мэдэх хангалттай мэдлэгтэй бөгөөд хар гаригийнхан эдгээр төхөөрөмжийг нэг хөлгөөс нөгөөд дохио илгээж халтлах хийх цагаа тоолоход ашиглаж байна гэж мэдэгдэв. Ерөнхийлөгч ба түүний баг дайсны хөлгүүдийн хоорондын холбоог хэрхэн тасалдуулахыг олох гэж оролдож байхад цэргүүдийн бүлэг 3 нисдэг тэргээр хар гаригийнхэнтэй холбоо тогтоох зорилгоор хөөрөв. Гэвч цэргийн онгоцууд хар гаригийн хөлөгт ойртоход хөлгийн тасалгаа нэгдэж нисдэг тэргүүдийг өчүүхэн хамгаалалтын боломжгүйгээр бөмбөгдөж орхив. Тэр мөчид ерөнхийлөгч хүн төрөлхтөн үнэхээр асар их эрсдэлд орсныг ухаарч бүх багийн хамт аюулгүй хорогдох газар хайхаар онгоцонд суув.
Хэсэг цэргүүдийн амийг үргэлдүүлсэн халдлагыг нүдээр үзсний дараач зарим хүмүүс харь гаргийнхан их тайван авчирна гэдэгт итгэсээр тэднийг сансрын хөлөг рүүгээ аваачхыг хүссэн урай тэмдэг барьсаар байлаа. Гэвч илэрснээс хэдхэн минутын дараа эдгээр идэвхтнүүд нэг хөлгийн хаалга нэгдэхийг харж бүхэл бүтэн барилгыг устгах чадaltaй хөнөөлт туяанд өртөн хоромхон зур амиа алдав. Дэлбэрэлтийн дараа гал хот даяар тархан цагаан ордныг оролцуулаад замд таарсан бүхнийг үнс нуран болгов. Нисдэг тэргээр цугтаж явхдаа Томас бүх хот асар том гал дутааны үүлэнд бүрхэгдсэнийг харж түүний нисдэг тэрэг баг зэрэг өртсөн ч ялж гарч чадсан юм. Үүний зэрэгцээ Нью-Йоркийн оршин суугчид хотоос яаралтай гарах ёстой байсан ч замын төвжрэлт бүрэн гацжээ. Тэдний дотор Жасмин болон түүний хүү байх бөгөөд тэд Стив ажилтдаг цэргийн бааз руу явж байв. Яаралтай дуудлагад хариулах шаардлагатай болсон тул Ахмад яаралтай явах хэрэгтэй болж их нартайгаа айл болох хурдан уулзахыг хүссэн байв. Гэвч Вашингтоноос гарах боломж олдохын өмнө Жасмин Дилан нар дэлбэрэлтэд гайхширч эмэгтэй хүүгээ аваад хонгил руу гүйж эхлэв. Гэвч цагтаа гарч чадахгүйгээ удалгүй ойлгоод хонглын хажууд барьсан хорогдох байрны хаалгыг нурааж Дилан болон бөмбөр нохооны хамт нуугдаж амжжээ. Хэдэн минутын дараа гуруула нурангнаас ямар нэгэн нэвтрэлгүй гарч ирсэн бөгөөд Вашингтон, Нью-Йорк хотууд бүрэн сүрч агуу метрополис хот нуранг болон хувирсныг олж харав. 3 хүүхдийн хамт замд гарсан Рассел одоо хүн бүр түүнийг харь гаргийнханд олзлогдсон гэж худал хэлээгүй гэдгийг мэдэх болсондоо өөрийн эрэхгүй баярлаж байв. Үүний зэрэгцээ Стив болон түүний хамтрагчид нэг өрөөнд цуглан генерал Уильям Грэгийн боловсруулсан төлөвлөгөөг сонсож байсан бөгөөд гол зорилго нь аюулыг саармжуулж бусад хотууд шинэ халдлагын бай болохоос сэргийлэх явдал байв. Онгоцнуудаа суусны дараа цэргүүд хамгийн ойр орших хөлөг рүү нисч нислэгийн үеэр Стив ихнэр хүүгээ үлдээсэндээ харамсаж эхлэхэд Ахмад нь маш их зовиртой байгааг ойлгов. Жимми түүнийг тайвшруулах гэж дэлбэрэлт болох үед Жасмин Дилан нар Нью-Йоркоос аль хэдийн гарсан байх магадлалтай гэж хэлэхэд Стив найдвараа алдахгүй байхын тулд үүнд итгэхийг хичээж байв. Хэдэн минутын дараа цэргүүд эцэст нь байруугаа ойртоход тэд пуужингуудыг харуулж хөлгийн эргэн тойронд барьсан хамгаалалтын хаалтыг нэвтрэхэд бэлдэв. Гэвч хэдэн зуун пуужинд оногдсны дараач дайсны хамгаалалтын бамбай бүрэн бүтэн хിവэр байж хөлөг дотроос жижиг харь гаргийн хөлгүүд гарч ирэн манай цэргүүдтэй тулалдав. Жижиг дайснуудаас ангижрахын тулд отряд анхаарлаа өөрчлөхөөр шийдэж нисдэг тавгнуудыг бөмбөгдөж эхэлсэн боловч тэдгээр нь бас үл үзэгдэгч хуягтай болохыг удалгүй олж мэдэв. Хэдэн минутын турш халдлагад өртсөний дараа харь гаргийнхан бослог гаргаж Америкийн цэргийн нисгэгчдийг лазер туяагаар нэг нэгээр нь устгаж эхлэв. Өөрийн хүмүүс ялаа мэд устгагдаж буйг нүдээр харсан ерөнхийлөгч отрядын удирдагчдтай холбогдож цаг хугацаа байхад даруй ухрахыг хүсв. Зүхтах үеэр сүүлчийн 2 амьд үлдэгч Стив, Жимми нар дайсны онгоц тэднийг хөөж байгааг ойлгож Жимми дайснуудаа төөрөгдүүлэхийн тулд эрсдэлтэй маневр хийв. Гэвч чиглэлээ өөрчлөх үед түүний хүчилтөрөвч дуусч нисэх онгоцны хяналтаа алджээ. Тэр мөчид Стив хамгийн сайн найзуудынхаа нэг пуужинд оногдож аимшигт дэлбэрэлтэнд амиа алдахыг харав. Дараагийн мөчид генерал цэргийн баазаа олон зуун нисдэг тавгууд эзлэн бөмбөгдөж буйг харж цэргүүд энэ гинтийн халдлагын өмнө юу хийхээ мэдэхгүй гайхаж хоцров. Урт хөөцөлдөөний дараа Стив асар том хавцлыг харж амьд үлдэх боломжоо нэмэгдүүлэхийн тулд чулуулгын формацд орохоор шийдэв. Дайсан нь ангуураа орхихыг хүсэхгүй байгааг ойлгоод Ахмад автомат нисгэгчийг асааж онгоцоо сүрүүлэхээр үлдээсэн бөгөөд өөрөө шүхэр ашиглан амиа аварч чадсан байна. Онгоцны яг ард байсан тул харь гаргийн хөлөг хананд мөрөхөд хүрээд байсан ч харь гаргийн нисгэгч сүүлчийн секундэд чиглэлээ өөрчилж гадаргуу дээр аюулгүй газардав. Найзуудыг нь устгасан мангаст туйлын ихээр ууралсан Стив босч хашгиран дайсны хөлөг рүү алхав. Тэнд хүрээд Ахмад дотор нь нуугдаж буй харь гаргийнханд нэвтрэх люкийг нээж эцэст нь олохдоо тэр мангасыг шууд ухаан алдуулах чадaltaй ганц цохилтоор буулгаж авлаа. Үүний зэрэгцээ Нью-Йоркийн зам дээр Жасмин хүүтэйгээ хамт ажиллах боломжтой машин хайж явсаар тэднийг хорогдох байранд аваачхад төгс тохирох нэгэн пикап олж чаддаг. Замдаа эмэгтэй бусад амьд үлдгэсдийг олж машины ард суухыг хүснээр хамтдаа аюулгүй газар хайх болжээ. Бүлэг бүхэл бүтэн ил тор цэргийн баазыг устгасан харь гаргийн халдлагаас амьд гарсны дараа Томас Батлан хамгаалахын нарийн бичгийн даргын хариу арга хэмжээ авахын тулд цөмийн зэвсэг хэрэглэх саналыг эрс үгүйсгэв. Ерөнхийлөгчийн хамгийн том айдас бол Америкийн илүү олон гэмгүй иргэдэд хохирол учруулах явдал байв. Гэвч хэрв цаг хугацаанд нь юу ч хийхгүй бол бүх хүн ам нь бүрэн устгагдах болно гэдгийг ойлгоод Томас Альбертийн зөвлөгөөг дагахаар шийдэв. Үүний зэрэгцээ Стив нэг цохилтоор ухаан алдуулсан харь гаргийнхны цогцыг чирч халуун цөлөөр хөлөөрөн гаталж байв. Алхаж явхдаа цэрэг Америкийн дөрвөсдийн жолоодож буй машины цуваатай таарч хамгийн ойрын цэргийн байгууламжид хүрэх замд нь дайж явах хүсэлт тавив. Тэр үед ерөнхийлөгч болон түүний баг улсын хамгийн том нууцуд хадгалагдаж буй Area 51, аймаг 51 гэгддэг засгийн газрын нууц баазад хүрэв.
Гадаргуугаас доош 24 давхурт хүрээд Томас төгс тоноглогдсон нууц лабораторид таарч батлан хамгаалахын нарийн бичгийн дараагаас яагаад ийм газрын оршин тогтнолын талаар өмнө нь мэддэггүйг асуув. Тэр мөчид Альберт ямар ч ерөнхийлөгч энэ баазын талаар мэдэх ёсгүй бөгөөд ингэснээр ярилцлагын үеэр тэрээр Area 51-ийн оршин тогтнолыг чин сэтгэлээсээ итгэлтэйгээр үгүйсгэж чадна гэж тайлбарлав. Дараа нь Томас доктор Окунтай танилцах бөгөөд тэрээр 15 жил гаруй судалгааны хэлтсийн дараагаар ажилласан байна. Эрдэмтний хэлснээр 1968 онд нэгэн харь гаригийн хөлөг олдсон бөгөөд засвар хийхээр тэнд авчирсан байжээ. Гэвч хүмүүс харь гаригийнхны хэрэгэлдэг төрлийн энергийг хизээж хуулбарлаж чадаагүй бөгөөд үүнээс болж тэрхүү төхөөрөмжийг дахин ажилуулж чадаагүй байна. Энэхүү хөлгийн ажиллагаа нь хэд хоногийн өмнө сансрын хөлгүүд дэлхийд ирэх хүртэл агуу нууц байсан юм. Гинэт хэдэн 10 жилийн өмнө олдсон хөлгийн бүх дотоод механизмууд ажиллаж эхэлснээр эрдэмтэд харь гаригийнхны талаар илүү их мэдээлэл цуглуулах ховорхон боломжтой болсон байна. Хэд хэдэн судалгааны дараа вакуум энэ төрөл зүйл нь хүн төрөлхтнөөс тийм ч их ялгаатай биш. Учир нь тэд мөн хүчилтөрөгчөөр амьсгалж халуун цусд гэж дүгнжээ. Энэ нь магадгүй эдгээр оршинлуудын дэлхий гаригийг сонирхож буй гол шалтгаан байж болох юм. Доктор хэлэхдээ тэр сансрын хөлгийн хамт одоогийн гаригийг тойрон нисч буй ижил харь гаригийн төрөл зүйлийн 3 сорц бас олдсон гэжээ. Аимшигтай харагдах тэр мангасуудыг хараад ерөнхийлөгч болон түүний хамтрагчид цочирдож тэдгээр хүмүүс дууны утас байхгүй нь тэд илүү боловсронгуй харилцааны аргыг олсон болохыг илтгэхэд бүр ч илүү гайхав. Тэдгээр оршинлуудын анатомийг судалсны дараа доктор Окун энэ төрөл зүйл телепатаар харилцдаг гэсэн сэжигтэй байгаагаа илчилсэн бөгөөд хүмүүсийн адил эмзэг биетэй хэдий ч тэд хамаагүй илүү дэвшилтэд технологи эзэмшдэг аж. Үүний зэрэгцээ Стив бусад хэдэн зуун амьд үлдсэн дөрвөстийн хамт нууц цэргийн бааздаа ирж хаалганаас татгалзсан хариу авчээ. Гэвч тэд цэрэг пикапын арын хэсэгт ухаангүй харь гаригийн хүнийг авч явж буйг олж мэдээд аюулгүй байдлын харуулууд зөвшөөрлгүйж түүнийг оруулахар шийдэв. Доктор Окун мангасыг лабораторид аваачж байхад ерөнхийлөгч Америкийн армийн генералтай уулзаж Атланта, Чикаго, Филадельфи хотууд мөн сүрснийг олж мэдэв. Дайсан нэг хотыг устгаад нөгөө хот руу шилжих хугацааг харгалзан үзвэл дэлхийн бүх том хотууд дараагийн 36 цагийн дотор бүрэн устгагдах аюултай байлаа. Бүрэнхийд Жасмин эцэст нь ил торо цэргийн бааздаа хурч очоод баазаа бүрэн сүрсэн байхыг олж харав. Тэр мөчид тэр нөхрөө амьд байхгүй гэдэгт итгэж хүүтэйгээ ганцаараа амьд үлдэх арга замыг олох ёстойгоо зүрхцүүлсэн ойлгов. Харь гаригийн хүний биеийг мис заслын ширээн дээр бэхэлсний дараа Окун үзлэг хийж эхлэхэд түүний бүх туслахууд амьтны биеийг бүрхсэн мембранууд нь хамгаалалтын хуйг болохыг олж мэдээд гайхшив. Судалгаанд орж байхдаа харь гаригийн хүн ухаан орж хөдөлж эхлэхэд доктор Окуныг чиглэлээ алдагдуулдаг өндөр давтамжийн дуу чимээ гаргадаг. Эрдэмтэн чихээ хамхих гэж яарахад харь гаригийн хүн энэ анхаарлын сулралыг ашиглан чөлөөлөгдөж дадлагчигч нар хаалга руу гүйж буйг хараад тэдэнд 2 удаа бодлого халдаж бүгдийг нь устгаж чадав. Хэдэн минутын дараа өрөөнд ойртоход ерөнхийлөгч энэ аимшигт дүр зурагтай нүүр тулж харь гаригийн хүн доктор Окуны дууны утсыг ашиглан түүнтэй харилцаж буйг хардаг. Тэр мөчид тэрээр энэ төрөл зүйлдээ инх тайвны гэрээ байгуулахыг оролдох боломжийг ашигладаг боловч харь гаригийнхан тодорхой сүтгэх эрхэм зорилготой ирсэн бөгөөд энэ гариг дээрх амьд биетнийг өршөөх санаатай биш гэдгийг олж мэдэв. Гинэт Томас та үүрхэж эхлэхэд түүний хүмүүс түүнийг хамгаалахын тулд амьтан руу гал нээж эхлэв. Сорч саармагцсны дараа ерөнхийлөгч босож чадан дайсныхаа оюун санааны дотор тээвэрлэгдснээ ярив. Харь гаригийн хүн телепатаар харилцах гэж оролдож байхад ерөнхийлөгч түүний оюун ухааныг уншиж чадаж энэ төрөл зүйл бүх соёл иргэншлийн хамт гарагаас гараг руу аялан амьдардаг болохыг олж мэдэв. Тэдний байгаа газрын бүх байгалийн нөөцийг хэрэглэж дууссаны дараа тэд бүх үйл явцыг давтаж болох шинэ амьдрах боломжтой гариг хайж хөдөлдөг аж. Харь гаригийн довтлооны ард байгаа үннийг олж мэдсэний дараа Томас тэдгээр амьтдад дайн зарлахаас өөр аргагүй гэдгийг ойлгож батлан хамгаалахын нарийн бичгийн дараагад цөмийн зэвсгийн хэрэглээг хурцсахыг хүсв. Бүх цэргүүд халдлага эхлүүлэхэд бэлдэж буйг хараад Стив гэр бүлийнхээ аюулгүй байдлын талаар улам их санаа зовж Жасмин, Дилан нарыг хайхаар цэргийн нисдэг тэрэг хулгайлахаар шийдэв. Үүний зэрэгцээ ерөнхийлөгч Техас мужийн Хьюстон хотын дээгүүр нисч буй хөлөгт цохиулахаар төлөвлөсөн анхны атомын бөмбөгийг хүргэх ажлыг хянаж байв. Том хотууд аль хэдийн нүүлгэн шилжүүлэгдсэн тул халдлагад Америкийн бараг л энгийн иргэд өртөхгүй гэсэн таамаглал гарч үүнийг мэдснээр Томас өөрийн шийдвэрт улам итгэлтэй болжээ. Бай оногдмогц командлагч номлолын амжилтыг баталгаажуулахаар илгээсэн эскадрилтай холбогдож хөлөг устаагүй болохыг олж мэдэв. Төлөвлөгөө нь хүлээгдэж байснаар болсонгүй ойлгоод ерөнхийлөгч бүх армийн эсрэг арга хэмжээ авахар шийдэж номлолыг дүр зогсов. Тэр шөнө Стив хуучин цэргийн бааздаа буцаж ирэхэд Жасмин болон бусад дөрвөстийг олжээ.
Дараа өглөө 7 сарын 4-нд Томас Европ, ойрхот орнод, Азийн хэд хэдэн улсад довтлохоонд бэлэн байлдааны дивизүүд байгааг мэдээлв. Дайнд бэлэн Америкийн нисгэгчид цөөхөн байгаа тул зэргүүд нисэх туршлагатай иргэдэд туслахыг хүсжээ. Өөрийн жижиг хувийн онгоцтой болохоор Рассел тэр дорн сайн дураараа оролцож, түүнийг олзсон хар гаргийнхныг устгахад туслах санаанд туйлын ихээр догдолж байв. Хүн төрөлхтнийг бүрэн устгалаас аварч улсынхаа хамгийн нэр хүндтэй албыг хашихын өмнө 7 сарын 4-ний өдөр зөвхөн Ануын тусгаар тогтнолын өдөр гэж бос. Харин бүх хүн төрөлхтний тусгаар тогтнолын өдөр гэж нэрлэгдэх болно гэж ерөнхийлөгч сэтгэл хөдлөн үг хэлв. Томас өөрөө сүнөөвч нисгэгчээр ажиллаж байгаад аримд элсэж дайны үед онгоц жолоодохоор шийджээ. Гэр бүлүүдтэйгээ салах ёс гүйцэтгсэний дараа Стив Дэвид нар 1960 наад онд олдсон хар гаргийн хөлөгт орж сансарт аялах аюултай аян замыг эхлүүлв. Яг хөөрхөөс өмнө Томас генералтай холбогдож үндсэн бай чиглэлээ өөрчилснийг олж мэдэв. Хар гаргийнхан хүмүүсийн байлдааны төлөвлөгөөг аль хэдийн мэдэж арай 51 зөв явж байгаа нь илт байв. Тооцоогоор тэд ойролцоогоор 26 минутын дотор ирэх бөгөөд энэ нь Стив Дэвид нар номлоо дуусгахад хангалттай хугацаа юм. Энэ мөчид дуйл дөнгөж дэлхийн агаар мандлаас гарч үндсэн хөлөг дээр хортой программыг байршуулахад бэлдэж байхад ерөнхийлөгч ба түүний эскадрил Хьюстон хотын дээгүүр нисч буй хөлөг рүү ойртож байв. Үндсэн хөлөгт орсны дараа Дэвид, Стив нар хүний төрөл зүйлээс огт өөр хэлбэрээр зохион байгуулагдсан нийгмийг харж гайхаж, эдгээр хар гаргийнхан довтлохоо төлөвлөж байна гэсэн сэжгээ баталжээ. Өмнө нь хизээч үзээгүй амьдралын хэлбэртэй таармагц Ахмад айж тэдгээр мангасууд тэднийг харж чадахгүй гэж гайхав. Өөрийн хувцлалд илэрхээс зайлсхийхийн тулд Дэвид бүх цонхыг хааж, хөлөг матрицтай холбогдмогц дайсны үйлдэлийн системийг өөрийн хортой программаар халдварладаг. Дамжуулалт дуусны дараа зэргүүд халдлага эхлүүлэх тушаал хүлээн авч хамгаалалтын бамбайн хортой программаар идэвхгүй болоогүйг олж мэдэв. Зохицуулалттай үйлдэлээр ерөнхийлөгч болон бусад бүх нисгэгчид дайсан руу буужин харуулж эхлэхэд тэд хөлгөө хамгаалахын тулд нисдэг тавгуудаа илгээдэг. Ажил нь дууссаны дараа Стив Дэвид нар дэлхий рүү буцах гэж оролдсон боловч нисдэг тавгнаас ямар нэгэн хачин зүйл гарч байгааг анзаарсан хар гаргийнхан систем рүү нэвтрэн орсны улмаас нисэх онгоцны хяналтаа алдаж, эцэст нь хүнд байдалд орсон юм. Сансрын хөлөг Area 51 дээгүүр нисэх гэж байхад Кони болон засгийн газрын бусад ажилчид дүрхсэд гадаргуугаас доош байрлах доод давхарт хорогдох байр олоход тусалж байв. Дайсан цэргийн бааз руу лазер туяагаа харуулах гэж байгааг хараад Томас болон түүний баг их бууны ам руу ойртож, Рассел лазерын их усвар руу буужин харуулах боломжийг олгохын тулд хамгаалалт хийжээ. Гэвч хүн буужин харуулах товчлуурыг дарахад бүтсэн гацсныг ойлгож, хүүгийнхээ болон тэр баазад хорогдсон бүх амьд үлдгэсдийн аюулгүй байдлыг хангахын тулд өөрийгөө золиослохоор шийдэв. Энэхүү эрхэм дээд золиослолын ачаар бүх сансрын хөлөг дотроосоо устж, олон тооны дэлбэрэлтийн дараа сүрэлт хүрч, доор хүмүүс баясаж байхад Дэвид, Стив нар хэд хэдэн онгоцонд хүрээлэгдсэн гэдгээ ойлгож, амьдаар гарах боломжгүй гэж дүгнжээ. Тэр мөчид тэд хувь заяагаа хүлээн зөвшөөрч, бүх газрыг дэлбэлэх цагийн тоолол эхлүүлэх боломжийг ашигласан байна. Гинэт хортой программын шинэ функц идэвхжиж, команд төв рүү буужин харуулдана. Өрөө устгахад Стив хөлгийнхөө хяналтыг эргүүлэн авч, матрицыг орхих 30 секундээс бага хугацаа үлдсэнийг ойлгов. Зүхтах үеэр хосыг бусад нисдэг тавгууд хөөж, тэднийг сансарт шууд хүргэх хомдолд хүрэх хүртэл галт халдлагаас зайлсхийх хэрэгтэй болжээ. Хаалга хаагдах гэж байгааг хараад Ахмад хурцсаж, түн баг заагаар амжиж зүхтахад түүний хөөгчид үндсэн хөлөг дотор мөргөлддөг. 30 секундын тоолол дуусмагц бүх массыг устж, дэлбэрэлтийн хог хаягдал хосыг цохино. Гэвч тэд амьд үлдэж дэлхий дээр аюулгүй газардаж, тэр мөчид хоёр баатар гэр бүлийнхэндээ баяртайгаар угтагдаж, улсаа бараг устгасан хар гаргийн хөлгийн сүрлийг гэрчлэх боломжтой болжээ. Энэ кино таалагдсан уу? Хэрвээ энд гоё байгааз. Таалагдсан бол лайк болон subscribe андараарай. 5000 хүрэх юм бол 2 дугаар ангийн оруулах болно. За түр бай.